Туркийн Стамбул хотод суугаа эрхэм мөндөд эх орон нэгтнүүдээ та бүхэнд юуны өмнө ирж буй 2014 оны шинэ жилийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Улирч буй 2013 он бол Монгол улсын хувьд амжилт бүтээлэр ариун он болж өнгөрч байна. Урдсан тооцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүн энэ жил 11% өсөх төлөвтэй байна. Шинжлэлийн засгийн газар зам тавих, орон сууц барих, хотын гудамж талбайг шинчлэх, мөн бусад олон чухал том төслүүдийг хийж эхлээд байна. Монгол улсын ерөнхийлөгчийн ээлж сонгуулж, ерөнхийлөгч Сахагийн элбэгд орж 2 дахь удаага дахин сонгогдлоо. Монгол улсын гадаад харилцаа өнгөрсөн жилд өргөжин тэлж, ардсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайдрын уулзалт хэмээх томоохон үйл явдлыг амжилттай хийлээ. Үүний хамт Монгол-Туркийн түүхэн уламжилт найрсаг дотны харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна. Өнгөрч буй оны 4-р сард бүгд найрамдах Турк улсын ерөнхийлөгч Режеп Таyyip Эрдоган Монгол улсад албан ёсны ажил хийлээ. Монгол улсын их хурлын дарга Цандахуугийн Инколд мөн Турк улсад албан ёсны ажил хийсэн. Эдгээр айлчлалын үеэр хоёр улсын хооронд олон чухал баримт бичигт гарын үсэг зурж, мөн олон чухал асуудлуудыг тохирцлоо. Үүнээс товчхон хэлбэл бүгд найрамдах Турк улсын засгийн газар манай Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин шинчилж, орон сууцны шинэ хороол барихад зориулж 300 сая $ын хөнгөлөлтөө зээл өгөхөөр шийдвэрлэж байна. Мөн хоёр улсын иргэд харилцсан 30 хүртэлх хоногийн хугацаатаагаар визгүй зорчих хэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн Стамбул хотод Монгол улсын ерөнхий консулын газар байгуулах шийдвэр гарч, энийг эх шинэ оноос хэрэгжүүлж эхлэх гэж байна. Монгол улсын ерөнхий консулын газар иргэд та бүхний хууль ёсны эрх ашгийг хамгаалж ажиллах болно. Ингээд дэлхийн соёлын төв болсон Стамбул хотод манай Монгол улсын иргэд аятаа тогтоож дөрж, Туркийн хууль тогтоомжийг зөрчилгүй хатуу чанд сахиж, улс орныхаа нэр сүрийг сэвтээлгүйгээр харин ч бүр Монгол хүн болвол ажилсаг, Монгол хүн болвол сурлах сайтай, Монгол хүн болвол үнэн шударга гэдгийг харуулж нотож ажиллана гэдэгт би итгэлтэй байна. Та бүхэн шинэ ондоо амжилт бүтээлийн ариуныг, аз жаргалын дээдийг, эрүүл энхийн жаргаланг, эрдэм мэдлэгийн эхийг хүсэн өрөөе. Сайхан баярлалаа.